Газар тэнгэрийн савсалгаас нар таширлан хорвоо дэлхийг алтруулан байна. Өдөржин хамт аригдсан нөхдөөс нь төгжөв гинт салж, тууврын мал тууж одсон донойнх руу ярилцуулахад ухаа зэрдмэр нь орон хурцан наранд гал адил цоролзож байна. Айлуудын зэлэнд буу хоромдож өдөржин адуу хорсон нуурын зүгээс шивтэр ханхална. Нуурын хөвөөгөр төгжвийг хайр чулуунд морныхон дөрвөн хөлийг балбалзуулан хажигнуулж явхад нар шингэж байна. Хөлөрсөн ухаа зээрд морь нар жаргасан хойно бараан болон сүйтэлцэж өдөржин адууны хөлд цалиглж ядарсан нуур үдшийн бүрэн хийд бэдэрдэх долгионон сааруулан мэлтэлцэх нь нойрсохоор яарвуудаа гэлтэй. Тэгтэл төгжвийн бараанаар зэлүүд талын ганц гэрийн тэндээс даах шиг том хар нохой дүүлэн гарч ирлээ. Донойн энэ нохой чоно баридгийн гадна төгжвийг үзэн ядна гэж жигтэйхэн. Хар нохой морины хоёр талаар сэлгэн төгжвийн нүр өдөсчихэд нялуун үнэртэй халуун амьсгал нь хан хийж аимшигт араа соёон ярзалдж байна гэж юхв. Тэнцэн дашуураараа төгжв нохойны сарьсан хамар дээр дэлсмэр хорхойдсон боловч зорьсон хэрэгэн бодож биеэн барилаа. Тэгээд нохойд өвдөг хөлөн хазуулчихгүй тулд урт дашуураараа хий занган айлгаж явна. Уурн дэлбэрэх шахсан нохой урилгагүй зочныг гэртэн ойртох тусам улам хилэгнэж ухаан морийг зогсоохоор сүүлнээс нь чаргуулцсан хүч хөрлөгүй төгжвийн ган дөрөг тан ян хийтэл хазаллаа. Донойн гэргийн хандмаа гэрээсэн гарч нохойгон хорихоор гүйх замдан үсгэзэг дээл хувцсан янзалж явна. Тэгээд нохойгон төгж очиод хол явчи. Хүй байтлаа доо гэрт хүн болохгүй нь чи. Гэж зандрахад хар нохой арга буюу нохойн ясаар эзнийхэн үгэнд орж газар гаслан хэвтээд хүлцэнгүүгээр гинэн мөлхөх боловч үдсэн ядсан хорслон багтаж ядан хахаж цацсан. Төгжвийг уяанаас морин уяад гэрөөд явхад хар нохой хүзүүвчнээсээ зурсан хандмааг чирч хоолой хятнуулан зүтгэхэд эзнийх нь хормоо ярагдан хоёр урт цагаан гуй гялалзаад урагш хөвчлэн жигээд нойтон газар онгилон улдлаа. Хар нохойг турхан эзнийхэн гараас мултарч ирээд толгой дээр мордож хүй гэж айсан төгжв гэрт орохоор яарч эцсэндээ бол хажуугийн хүн харахад нуудар хайлан хаахалцаж ачир дээр нь бол явган явж үзээгүй хоёр богинохон хөлийнхөө хар хурдоор гүйж байлаа. Тэгээд үүдэр шургангууд нуруу хоцсгийдгэн халга хавхитл хагаад тулганы хойно гарч зогслоо. Хар нохой гэрт орж төгжвтэй үзэлцгээр хандмаатай уралдан дайрч хаалганд хоншороо тас гавчуулаад өвдсөндөө биш ууран гаслан ориллоо. Төгжв баг зэрэг ууж ирч Гомонч ширүүн байх чинь вэ? Ингээд хандмаа. Хүй, чамд ширүүлэхгүй бол өөр хинд ширүүлэх вдэ? Гэж ирээд зургаар харнуудын маяглууллаа. Доной дог хүн авгайдан хаатуухан шиг манаач тавьжээ. Хар нохой байхад доной сэтгэл өдөөд амар яваавыз. Данчгээд хөрх адгуус юм да. Гэж хэлээд төгжв хоймрыг шилбүрдэн харвал зургийн жаазнаас гэрийн эзний том хөрөг яг өөрийн ширтэж байгаа тарахад тэрүү хүндээ ялимгүй займарч суулаа. Хандмаа алтан эмгэн санжиган талгуун холдснаа. Адгуус гэж басж болохгүй шүү. Манай энэ хар нохой донойтой бол ярьдаг юм гэлээ. Төгжв гэж худлаа хөхрөөд тухалхаар сүүжилдэн хэвттэл гата хар нохой нэгийг хар бололтой дахин боргоод эхэллээ. Төгжвийн дотор нэг айгүй сэжиг ургаж өндингүт газраас малгайхан авч хайшаа шөмсөд эхэл хүнийрхүү цомц сонсуула. Тэгээд гөхөөш өнөө донойн ир юу болж байгаа билээ гэж асуух гэтэл төгжваас дутуугүй цочиж айсан хандмаа ухсхийн хаалгаар шагааж хараад хүүе яана гэд чимээ тасралаа. Төгжв яадаг вэ? За доной ирв. Одоо юу гэдэг вүлээ? Гэж цочирдтал хандмаа сая ам нээж. Манай энэ нэр муухай гудраг шүү. Уяан дээр очиод чиний морийг боргоод унлаа. Гэд урихнаар айлгуутан инээлээ. Төгжв битүүхэн ёо гэж амьсгал авлаа. Хандмаа идээ цай амсуулсны дараа нэг лонх шимийн арх гаргаж өгöd өөрөө эртхэн шиг үнээгэн саахаар гарлаа.
Төгжөв арихнаас нэг ая гуугаад цаашаа уусан чгүй. Өдрийн уусамдаа нозоорч хоёр гутлаан тайлж өрхөөд гэрийн баруугаар хажууллаа. Гадаа хар нохой морийн ээрсээр уур хөлн нь нэлээд буурсан бололтой. Эцэстэн хаа нэгтээ пүм үгэлснэн түгжвийн моринд даасв уу? Аль эсвэл ерөөс залхав уу? Нэг хэсэгтэн эрүү хамхилаа. Төгжөв үсв болсон хоёр панцгар хөлж ийж авдар шиг зузаан цээж төвл зүүлэн зүүрмэглээ. Тэгтэл хаалга гинт тор хийлээ. Цочин харвал хаалганы завсраар хар нохойны сарсан хамар орж ирээд ийш тийш шиншилж гарлаа. Төгжвийн дотор паал хийж нэг өндий гиснэ болоод огт хөдлөхгүй нам хэвтгэр шийдлээ. Хар нохой сэтэрхий хамраан сардагнуулан баахан шиншилснэн хошуугаран хаалганы самбарыг сөхөн түлхтэл түрхэх чимээ гарч цээжин байн гэрт ороод ирлээ. Төгжв баруун орон дээр үсрэг гарах гэд амжсангүй. Хар нохой баримжаа муутайхан түлхэж гэртэ толгойгоо лав аруулсантан гэмссэн байдалтай хулжгар царайлан хойш ухарсаар дөнгөж хоншоорон хаалгаар цухуйлгасны эцэст сая санаа намарч бүрий орж байгаа гэрийн доторхыг ажиглан гэмшингүй шарнуудын гүлгнүүллээ. Төгжв хандмаа гэж нэг хашгирах гэснэн хэрэг бүрч бишдэг байх гэж бодоод үхсэн мэт амьсгал хураалаа. Хар нохой гэр доторхыг сайн гихч ажиглаад харн баг зэрэг арилсан янзтай зүүн хатвчнаас эхлээд өөх тосны өвдөл цөвдөл шороо пөргүүлэн шиншилсээр босоо галхалаа. Төгжвийн цогцсноос зөвхөн харнууд нь аяган дотроо хөдөлж гартаан барьчмаар юм ойр хавьяасан хайн тэмтчин. Хар нохой эрэг нэгний урдуур нүүгэлтэн орж ирэхэд сүүлэн хөвөрсөөр хаалганаас мултарч хаалга хап гэд хаагдлаа. Төгжвийн дотор өрхөнд бүтээсэн гэр шиг пат харлаа. Донойн чон барьдаг хар нохой бүрэнхий гэрт орж ирээд зогсож угаан баавгай шиг сүртэй гэж юхв. Гүтгсэн тэр баавгай шиг амитэн гэрийн зүүн талаар шинчилэн өөдөн ахисаар хоймор дөхж ирлээ. Нохойны хамар төгжвийн нүүрний дэргэж хуйрж сагал салмайг нь сэрвэлцтэл шуугчнахад харнууд нь ч хөдлөхөн болоод төгжв айсандаа бүр хөлдөж орхилоо. Тэгтэл хар нохой дун цагаан араас оёогон ярс хитэлд эвшээж урд улаан хэлээр аман гаслан таяа долооснон тулганы хойгоор баруун тийш тойрохоор дээш ахилаа. Төгжв амьсгал хаанч боллоо. Тэгтэл хар нохой гинт хаалга руу зүүн талаар буцлаа. Төгжв дотор залбирч цээжиндээ төгжсөн амьсгалан сэмхнээр цууруулан гаргалаа. Технэн хар нохой ёсыг хүнд итгээд тулганы хойгоор бурхны хурдуур тойрсонгүй бололтой. Эрлэн баруун хатвчнаас өөд нь үргэлжлүүллээ. Энэ удаач хар нохой төгжв хоёр золгохонч зайлбаргүй болжээ. За зугтаасан хүнд нохой өстэй байдгийг мань хүн мэдэх юм болохоор ерөөсөн гуайлан шиг хөвжгвал азаан шодохоор шийдлээ. Тэгтэл хар нохой төгжвийн нүцгэн хөлд сарин хамраан хүргэчгээд давхын цочлоо. Төгжв зойчсончгүй гэжтэй. Зойчхдоо мантай бүхэл ухаанаа бясалган дайчилж мод болон хөшөлөө. Тэр ерөөсөө л үхсэн хүн болъё гэсэндэн бараг үхэж. Хамаггүй цэл хөрж зүрхэн зогсоод цусн л зөвхөн айснаасаа болоодгүй ич байлаа. Төгжвийг амьд гэдгийг юу хар нохой бидгийг төгжв өөрөө ч мэдэх юм болжээ. Хар нохой хэсэг гайхан зогсоод төгжвийн хөлийг "Гүний өрн юу вэ?" гэсэн шиг дайхан шохооргож өөд нь ахиулан шилб өвдөг гоё төчтгийл тэрнээс дэх нь хэсэгхэн газрыг бүр ижгүүр сонжуургүй үнэртэж үзлээ. Тэгээд хар нохой төгжвийг амьгүй бойдос гэж сансан байдалтай дээгүүр нь алхоод нүцгэн гэдэс хинхэд энэ шиншиллээ. Төгжв хар нохойг нэг баггалзуурдаад аваа юу гэснэ ямар ч байсан эхэлж өдөхөн болий гэж шийдээд ирээдүйн тулаанд битүүхэн бэлдэглээ. Тэгтэл хар нохойны харц төгжвийн харцтай яг тулгарлаа. Төгжвийг амьд гэдгийг нохой хөлдөө харцнаас нь мэдлээ. Нохойны гэрт орж ирсэндээ гимссэн хулчгар нүдний цаад өнгөнд төрөвчин хонзон гялалдж байгааг төгжв харлаа.
Хар нохой түгжвийн нүдний амьд галыг хэсэг гайхан ажигласан гинт ухаангүй далдирч ухасхийн гарч одлоо. Гарч явхтан авраг хар нохой сүүлэн арчаагүй тас хавчсныг түгжв анзаарчээ. Хар нохой гадаа гарангуут түгжвийн морийг хилэнтэйе ээрч гарлаа. Түгжв нохойд багал зуран тас хазуулаагүй тань баярлсан боловч дотор нэг л хачин болж орхилоо. Тэгэд босож суулаа. Айлын эзэгүйгээр цаанаал нэг тааламжгүй. Хоймрын жаазнаас ширтэх гэрийн эзэн донон харсууд түгжв харах гээд чадсан.